За сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдрийн ярих сэдэв бол маш сонирхолтой сэдэв байх болно. Мэй Нагоны хэмээх энэ Япон жүжигчдийн талаар хамтдаа ярилцгаа. Инстаграмын харта бараг л 5 сая дагагчтай нэлээд алдартай карьерийнхаа өндөр цэг дээр байгаа. Насыг нь та нар таада хийдгэж дөнгөж 25 настай тэгсэн мөртлөө ийм карьерийнхаа өндөр цэгт хүрсэн. Энэ эмэгтэй яагаад алдартай гэвэл маш олон кинонуудад тоглож байсан. Нилийн шаргуу хөдөлмөрч бас нэгэн гайхалтай зүйл нь Японд ялангуяа зүүн өмнөд Азид байдаг энэ эмэгтэй бол маш ариухан эмэгтэй. Тий ямар ч эрэгтэй хүнтэй орог нэр холбогдож байгаагүй ийм сайхан эмэгтэйд юу болцсон бэ? Хамтдаа энэ талаар ярилцгаая. Гинтхэн нэг өдөр интернет дээр энэ хоёрын зураг ингээл маш хандлтыг аваад гараад ирсэн. Халлоуины өдрөөр 2025 оны халлоуины өдрөөр хүмүүс бүр гайхацгаад хүмүүс бол хоёр хэсэгт хуваагдчихж байгаа. А, Б гэсэн хоёр хэсэгт. Аатх нь болохоор би хүмүүсүүдийн яг Reddit дээр сэтгэлүүдийг уншижсэн. Reddit-ийн сэтгэлүүдээр Мэй Наганод дээр бол нэлээд их урам хугарсан. Бэд нь бол Б төрлийн хүмүүс нь бол хамаагүй штэ юм сүртэй энэ бол зүгээр л найзууд гэсэн байдал байсан. За та бүгдээ харж байгаачлаа энэ зургийг оруулаа. Энэ зураг дээр нь гарыг нь хөтөлсөн. Энэ залуугийн та нар насыг нь таада 40-тэй 40-тэй мөртлөө 25-тэй. За яг хоо нас бол тоо гэж байгаа хүмүүс байж болно тийм үү. За яг хоо угаасаа хосуудын харилцаанд бол нас бол ямар хамаатай ингэж үж магадгүй. Гэхдээ энэ залуу гэр бүлтэй, хүүхэдтэй, нэг охинтой заяо гэрэлсэн эрэгтэй хүнтэй нэр холбогдсон. Тэгээд энэ нь болохоор интернетийг шуугуулж исэн. Мэй Нагано дээр нь болохоор хүмүүс ингээл амар асуугаал гайхацгаал энэ үний юм уу гэж асуужсэн чинь Мэй Нагоны өөрийнхөө хувьд бол шууд үүсгэсэн энэ зүйлтэй бол би ямар ч холбоогүй. Энэ ховж ив гарсан гэсэн тийм үү. Энэ ховж ив гараад Нагано нь ингээл дандаа үүсгэлээсэн ийм огт болоогүй бид нар яагаад ч найзаа холбоотой байсан гэж ил К Танакаг аваачаад шууд нийгмээс уучлалгуутсан. Үнэхээр уучлаарай миний буруу би ихнэр хүүхдтэй жиж энэ хүнтэй орооцолчлоо дахин тийм болохгүй гэсэн. Тэгэхээр энэ ховж ив нь үнэн болж таарсан. Гайхалтай зүйлийг хэлэхэд Мэй Нагано маш олон брэндүүдтэй гэрээ байгуулсан байсан. Мөнгө төгрөг үнэхээр сайн болж байсан. Хамгийн өндөр брэнд нь бол мэдээж Парадаас хэдэн төгрөг болж байгаа. Гэхдээ Парадагийн хараал зүүн өмнөд Азийн одуудад тохиолддог энэ нь болохоор Мэй Нагонд тохиолдсон. Парадагийн хараал нэлээд алдартай. За жишээ нь өөр нэгэн жүжигчин дээр ярил л та. Солонгосын жүжигчин Ким Со Хён. Ким Со Хён бол Солонгостой нэлээд алдартай А бүсийн жүжигчин гэмээр. Гэхдээ энэ залуу юу болцсон бэ гэвэл 15 настай охинтой нэр холбогдсон. Гайхалтай тий. Ихтэй зарим эрэгтэй хүмүүс яагаад тийм нас түрэг охтойтой холбогдоод байдаг юм би бүр гайхав. Гэтэ энэ үнийн мохлаа мэдгүй шалгаж явж байгаа юм билэ. Гэхдээ Парадад бол нэг л зарчим байгаа. Бид нар бол дараамаа жүжиглэлт ямар нэгэн дараамааг бол хүсэхгүй байна. Бидэрт бол мөнгө чухал, нэр хүнд чинь чухал, цэвэр нэр төртэй байх чинь чухал гэд Ким Со Хёноос зайгаа барьсан. Мөн адил хоёрдугаарт ямар эмэгтэй хүнээс Парада зайгаа барьсан бэ гэхлээр Red Velvet-ийн дуучин Ирине хэмээх энэ бүсгүйгээс зайгаа барьсан. Энэ бүсгүүд юу тохиолдсон бэ? Стилисттэйгээ маш муухай харьцсан гэдэг шалтгаанаар Парадан зайгаа барьсан байлээ. Гэхдээ ингээл заримдаа энэ одууд дээр уншаалангууд Монголтой ингээ харьцуулгууд үнэхээр тэнгэр гас шиг тий. Монголд бол зүгээр яасан ч тэгэл брэндүүдтэй гэрээтэй л байгаад байдаг тий. Манайхан тэгээд энэ бичлэгийг үзэж байгаа юм бол ялангуяа та хэрвээ ямар нэгэн том компани захирал бол тухайн одууд зохисгуул гарах юм бол брэндийнхаа сурчлагаа болиулаарэ гэж зөвлөмөр байна. За сэдв рүү буцаа орцгоо. Мэй Нагано хэмээх энэ бүсгүй карьерийнхаа өндөр цэгт очирсан К Танака хэмээх энэ залуугийн талаар хамтдаа ярилцсан. Нийгэн дээр бол энэ юугаар алдартай гэхээр маш олон кинонууд тоглосон. Комеди дөрүүд нь илүү тийм сайн хүний дөрүүдтэй. Та бүгдээ харж байгаа ч нүдэн дулаа сайхан залуу байна. Гэхдээ энэ залуу бас их ховж ивэнд их хутгалтдаг. 2015 онд охинт их нэртэй байсан байж бас л хоёр өөр алдартай хоттой нэр холбогдож байсан. Парадагийн хараал гэжсэн тийм үү. Парадагийн хараал нь за энэ үйл явдлыг сонсоод Мэй Нагоноос зайгаа барьсан. Ганцхан Парадаач гэлтгүү бүх брэндүүд Мэй Нагоноос баг багаар зайгаа барьсан. Учир нь бол энэ дараамаа энэ ховж юм нь болохоор бидний брендийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Тийм учраас бид ямар нэгэн байдлаар энэ зүйлтэй чинь холбогдохгүй. Та чамаас зайгаа барьлаа. Мэй Нагано нь бол яг хар дансанд бол бүр яг ороогүй шүү. Бүр яг cancel culture гэлдэг те. Яг тэрэнд бол ороогүй. Гэхдээ юу болсон бэ гэвэл нэвтрүүлгүүд Мэй Нагоныг өөрж оролцуулахаа болсон. За брэндүүд нь зүгтаасан.
Яг л брэндүүд бол нэвтрүүлгүүд бид нар бол ажилтай байна. Чамд гарах цаг зав алхаа Мэй Нагано гэж байгаа юм шиг л Мэй Нагано яг л энэ хорвоод оршин тогтнодгүй юм шиг зангуудыг гаргаж байгаа. Хүмүүсийн комментуудыг би уншаад ирсэн. Мэй Нагано яагаад ийм карьерийнхаа өндөр эцэстийн бүр тэнгэр тулцсан карьертэйсэн мөртлөө яагаад заавал хүүхдтэй ийм 40-тэй эрттэй холбогдсон юм болоо. Энэ эхнэр хүүхдийг нь өрөвж байна. Хүмүүс их тэр байдлаас нь хандаж комментууд үлдээсэн байлээ. Та бүхэн юу гэж бодож байна? Үнэхээр заримдаа нийгэм нэг ийм зүйл байдаг те 25 настай тулцсан хөөхөн карьерийнхаа өндөр зэх дээрээ байгаа энэ эмэгтэйд сингл залуучууд цаашаа чам үндэ сонирхгүй гэр бүлтэй хүүхдтэй залуучууд би чамаас сонгож байна. Яг л нэг ийм нийгэм дээр их тохиолддог те. Бас нэгэн сонирхолтой зүйл байт юм лээ. Энэ юу вэ гэхлээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд нь харьцуулаад үзье. Эрэгтэй хүмүүстээр нь ялангуяа зүүн өмнөд Аз болох Хятад, Япон, Солонгос зэрэг орнуудаар эмэгтэй хүний ариун нандин байдлыг нь болохоор дээдэлж авд юм л. Ямар нэгэн байдлаар иймэрхүү ихнэр хүүхдтэй хүнтэй оролцсон тохиолдолд шууд cancel culture болт юм лээ. Эрэгтэй хүн Кейт Ханакигийн хувьд энэ зүйлээс уучлалгүйс карьерт нөлөөсөн ч гэсэн энэ бүх зүйл карьерт ямар нэгэн сүргээр нөлөөлөөгүй карьерээ явуулсаар л байгаа. Та бүхэн юу гэж бодож байна? Доор коммент үлдээгээрэй. Тэст нь хэлэхэд бол Мэй Нагано бол баримтлагдаагүй, энэ хар дансанд ороогүй. Гэхдээ карьерт нь сүргээр нөлөөсөн, карьерийг нь удаашруулсан, карьер нь хэрвээ тэнгэрт хадж байсан бол нэлээд доошоогоо буугаад газар руу буусан гэсэн үг. Та бүхэн юу гэж бодож байна? Доор коммент үлдээгээрэй. Баярлалаа. Баяртай. Дараа 7 хоногт иргэн уулзцаая.